улсын их хурлын залгамж чанар парламентын цэцэглэлийнхаа чадах бүхийг бичүүлэх хүрээнд ч гэсэн тэр бодлогын зүйл байгуулъя гэж бид нэр шийдсэн юм аа. Улсын их хурлын тамгын газрын эрхийн нарийн дараагаар үе үед ажиллаж байсан хүмүүс харуулаад шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, удирдлагын академи, шинжлэх ухааны энэ байгууллагуудыг оруулаад за тэгээ бас олон улсын туршлага сайн судалсан Америк, Япон, Англи, Франц ч гэдэг юм уу төстэй улсуудад хуулийн чиглэлээр мастер хамгаалсан залуучуудын төлөөлөл оруулсан юм бодлогын зөвлөл байгуулъя гэж шийдэж байгаа маа. Хурлын дарга маань ийм санаас наашд гаргаад одоогийн хурлын тамгын газрын удирдлагууд үүнийгээр оролцоод явж байгаа болохоор бол бид ямар одоо тийм боломж байдгийг зүгээр одоо тэр мэдлэг чадвар бол манай залуучууд нөхөө явчихна. Ер нь хэлэх ярих зөвлөх одоо талаас нь бол оролцоход бэлэн байна. Хүчээр ингэж зөв голдролоор нь явуулах шийдэлж байгаа энэ их сайн хэрэг. Би бол одоо бүрэн дэмжиж байна. Энэ төрийн хууль тогтоох энэ одоо институцийг нэр хүндийг өргөх төлөө бол одоо ихаас өөр арга зам бол бидэнд байхгүй. Дарахгүй нэг юмны ийм одоо зөвлөлт гэдэг юм уу ийм эрчимжүүлсэн юм одоо хэрэгцээ байгаад байна л да. Би нийгэмд байгаа бүхэнд газар авчирыг шаарж байгаа. Нэг нуугчгүй энэ 7 жил ярьсан. Хурлын дарга санал нэгтэй байх шиг байна. Тэгэхээр зэрэг энийг заслахад бидний одоо хүчин зүтгэл гэдэг юм уу бидний санаа ондоос нэмэр болно гэж бодож байгаад нэг талархаж байна.